Сайн байцгаана уу үзэгчдээ. Бизнесмений цолон байна. Тэгэхээр манай бизнесмен подкастын ээлж дугаар хэлж байна. Тэгэхээр бид нэр Personal MBA хэмээх одоо олон улсын бестселлер номын агуулгын хүрээнд цуврал подкастыг бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр өмнөх дугаараараа бид энэхүү номыг ерөнхийд нь одоо ярьсан бол одоо 11 модулийн хамгийн ихнийх буюу үн цэнийг бүтээхийн сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Тэгэхээр манай зочин бизнес академийн зөвлөх Евро хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэхүү номон дээр ер нь бол үн цэнийг одоо юу гэдгийг хүмүүс нэлийн ойлгоход хэцүү юм ерөнхий байдлаар ингэж хүлээж авдаг бол энэ номон дээр маш ойлгомжтой байдлаар тайлбарлсан байсан л да. Тэгэхээр тэр талаар илүү дэлгэрэнгүй сонирхолтой ярина гэж бодож байна. За тэгээ эхний асуултаа тавья. Ер нь бол нөгөө хувь хүн одоо байгууллагын үн цэн гэж сүүлийн үед маш их ярих болсон тий. Тэгээ айгуу тийм ерөнхий ойлгогдоод идэг. Тэгвэл яг ер нь бол үн цэн гэж яг юу вэ? Бизнесийн үн цэн гэж юу вэ гэдгээс За өдрийн мэнд төргий. Тэгэхээр сонирхолтой байна. Үргэлжлэл яг энэ бизнесийн үн цэнийн талаар хүмүүсийн ойлголтын одоо түвшний талаас эхэлж байгаа асуултаа тийм ээ. Тэгэхээр нэрэл ягтгдаг бид нар яг үн цэн гэж сүүлийн үед ялангуяа сүүлийн 10 жил бол бид нар бизнесийн үн цэнийг бол асар их өндөр тавьж ярьдаг тийм ээ. Бид хэрэглэгчтэй ямар үн цэн өгч байгаа, ажиллагчтай ямар үн цэн өгч байгаа, нийгэмд ямар үн цэн өгч байгаа юм бэ гэдгээрээ бизнесуд бол ялгараад явж байгаа. Гэтэл яг бодиттой амьдрал дээр яг нөгөө бизнес эрхэлж байгаа болон бизнесийг эхлэх гэж байгаа ч юм уу тийм ээ. За хүмүүс маань яг энэ үндсэн гэдэг ойлголтыг эхэлж авснараа бизнесээ эхэлж чадж гин үү? Эсвэл одоо өнөөдөр жижиг дунд бизнес эрхэлж байгаа залуучуудын хувьд ч байна уу тийм ээ. Яг бид нар ямар үндсэнийг өгөөд байгаа юм бэ гэдэг тодорхойлж чадж гин үү гэдэг айгүй олон асуудлууд байдаг. Энэ номон дээр бол харин одоо яг энэ бизнес одоо personal MBA гэдэг байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бизнесийг та мастерын түвшинд одоо суралцах боломж олвол нэгдүгээрт нь ер нь та бизнесийн үн цэнийг бүтээж чадж байгаа мó гэдгээр эхэлж байгаа нь маш сонирхолтой байсан, маш зөв ч асуулт байлаа. Өөрөөр хэлбэл энэ бол хүн болгоны хувьд мэддэг юм шиг хэрнээ мэддгүү сэдв болоод явцсан байна. Тэгэхээр яг номныхаа агуулгаар хэдүүл өнөөдөр хоёул ярилцах учраас би яг номныхын агуулгаар хэлье. Тэгэхээр ер нь бол хүний амьдралд хамгийн чухал зүйл бол хүмүүстэй тулгамдж байгаа асуудал их чухал байт юм байна. Ямар нэгэн асуудлыг бид нар шийдэх гэж амьдарч идэг тийм ээ даалгавартай. Тэгээ хувийн болон бизнесийн ер нь бол аливаадад ажил хэргийн асуудлыг шийдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд хүнд ямар нэгэн зүйл хэрэгтэй болдог. Тэгээд юу одоо хэрэгтэй болно. Тэр хэрэгтэй байгаа зүйл дээрээ нэмэх нь өөрийнх нь одоо тухайн хүний болон тэр бүлэг хүмүүсийн хүсэл, сонирхол, мөрөөдөл нэмэгдээд ирэхээр энэ бол яа гэхээр улам томорж ирдэг. Өөрөлд асуудлыг шийдвэрлэх жоох хэцүү болж эхэлдэг буюу үүний цаана бид нар үн цэний ойлголт явагдаж идэм байна. Юу гэж хэлэх гээд байна гэхээр хин нэгний амьдралыг юм уу асуудлыг шийдвэрлэх тэр саналыг та хүргэж өгч чадж байгаа бол энэ бол үн цэн юм байна. Тэгэхээр энийгээ бид нар бизнес дээр аваад үзэх юм бол тийм ээ жинхэнэ үн цэнийг бий болгож чадж гин үү? Жинхэнэ үн цэн гэдэг нь болохоор тэр асуудлыг та шийдвэрлэх одоо хамгийн боломжийн хүсэж байгаа хэрэгцээнд нь тулгуурласан тэр саналыг өгч чадж байгаа юм уу? Энэ нь хэрвээ та жинхэнэ тэр үн цэнийг өгч чадчихлах юм бол энэ бол жинхэнэ үн цэн бол төлбөр авах чадвартай гэдэг юм байна. Тэгэхээр одоо нөгөө бизнес рүүгээ бид нар оруулж ирж байна л да. Бизнесийн үн цэн гэдэг нь юу гэж хэлэх вэ гэхээр ерөөсөө хүмүүсийн амьдралыг сайжруулах санал нь төлбөр авах чадвартай тийм саналыг л хэлж байна л гэсэн үг байна. Ямар нэгэн байдлаар тухайн ямар ч хүний, ямар ч түвшний, ямар ч одоо нийгмийн одоо давхаргын тийм ээ ямар нэгэн хүний амьдралыг сайжруулах та саналыг бүтээгдэхүүн үйлчилгээгээр цаашлах юм бол одоо хоёулаа тэр хэлбэрүүдийн талаар авч үзэн л дээ. Өнөөдөр бол бид нар ярьдаг штэ ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсвэл үйлчилгээ үзүүлж байгаа гэж харж байдаг тий. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна дахиад үн цэний хэлбэрүүд аягүй олон байдаг юм байна. Хамгийн чухал зүйл бол эзэнсгийн хувьд үн цэнтэй байх тэр чадварыг та өөртөө суулгаж чадсан уу гэдгээр энийг хэлж байгаа. Аягүй чухал байна. Тэгэхээр хэдүүлээ бол үн цэн гэдэг ойлголтыг хин нэгний амьдралыг сайжруулах боломжийн саналыг та өгч чадж гэнэ үү гэдгээр л хэлэх юм байна. Тэгэхээр ер нь хүмүүс бизнес эхлэхдээ одоо юу гэдгийг гялс ашиг олж ич гэдэг юм уу тий. Эсвэл одоо энэ тогтсон цагийн хуваараар ажилламааргүй байна. Өөрийнхөө ингээд чөлөөтэй ингээд цагаа зохицуулаад ажилламаар байна ч гэдэг юм тий. Тийм болохоор хуваараа юм хийчихье гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ханддаг. Тэгэхээр нөгөө үн цэний асуудал маань одоо юу гэдэг юм бүр 75 дугаар асуудал болоо хувирчдаг тий. Гэтэл энэ номон дээр бол хамгийн ихний модуль болоод орж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бизнес яагаад үн цэнтэй байхын ач холбогдол нь юу вэ? Тэгээд юу нь яагаад үн цэнтэй байх ёстой вэ? Тэгэхээр одоо ер нь бизнес гэдэг нь юу вэ гэхээр ер нь бол байнгын давтамжтай хийгдэж байгаа
ямар нэгэн байдлаар баялаг бүтээхлээр ажилладаг шүү дээ, тийм ээ. Баялаг бүтээний үний цаана бол ерөө мөнгөний асуудал яригдаж байгаа. Хэрвээ та энэ саяны түрүүний хэлсэнчлэн одоо хүмүүсийн амьдралыг сайжруулах эсвэл тэр ямар нэгэн хангагдаагүй хэрэгцээг нь хангах тэр саналыг та өгж байгаа бол өргөөд тэр саналтаа төвхөц хэмжээний төлбөрийг аваад өөрөлд тэр мөнгийг хуримтлуулж чадчих та энэ бизнес хийж гэнэ гэж үзэх юм байна. Харин эсвэргээрээ уул нь бол хүн болгоны одоо бодолд, хүн болгоны сэтгэл зүрхэнд бол хүний амьдралыг сайжруулах юмсан гэдэг хүсэл бол байж байгаа. Гэхдээ тэр хүсэл болгон, тэр санал болгон бизнес болохгүй. Яагаад вэ гэвэл энэ төлбөр авах чадваргүй байна гэж. Яагаад төлбөр авах чадваргүй байгаа юм бэ гээд ирэхээр бизнес гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар асуулт асууж ирэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хүний одоо хэрвээ төлбөр авахгүй тэр хүслийг бол тэр саналыг бол юу гэж хэлэх вэ гэхээр хобби гэж хэлэх юм байна. Хоббигоор би хүн тусалж олно тий. Одоо жишээл сакс маш сайн тоглодог байлаа гэж бодоход би сакс тоглодог өөрийнхөө тэр чадвараар хүүхдүүдэд зааж өгөө. Гэхдээ би тэрийг төлбөргүй хийж болно шүү дээ тийм ээ. Энэ бол хобби. Харин та бизнесийн тухай, ажил хэргийн тухай ярих юм бол энэ үн цэнээ та нөгөө таны хэрэглэгч чинь худалдаж авах хэмжээнд хүртэл нь яах нь хөгжүүлж түүнийгээ хүргэж эргээд буцаагаад тэр хүргэлт маань яг үнэхээр өгч байгаа үн цэн маань чанар нь яг сэтгэл ханамжаар хэр их үнэлэгдэж байгаа юм гэдэг үнэлэх хүртэл ингээд явах хэрэгтэй байна шүү дээ. Тэр хэдүүлээ энэ дээр энэ номны агуулгын хүрээнд ярих юм бол ер нь бол Жош Кауфман бол яасан бэ гэхээр ер нь бол бизнес бол хобби биш шүү. Тэ өнөөдөр нэг гоё сонирхолтой бүтээгдэхүүн үйлчлэгийг олж аваад эдрийг нөгөө өөрийнхөө найзууд бол өөрийнхөө хөрөөслөлтийн хүмүүст хүргье гэдэг ийм сэтгэл хөдлөлөөр хандах бол ажил биш юмаа гэж одоо ойлгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл бизнесийн 5 бүрэл хэсэг байна л да. Нэгдүгээр үн цэний бүтээх тийм ээ. Тэгээд үн цэний бүтээх гэхээр хүмүүсийн одоо хэрэгцээнд хангагдаагүй яг юу байгаа юм тэрийг олж мэдэх гэсэн байна. Олж мэдээ түүний би бүтээнэ гэсэн өөрөө тийм ээ. Тухайлбал одоо магадгүй бид нар түрүү ярьж байсан үн цэнтэй холбоотой ярих юм бол хүмүүс яагаад одоо гутал өмсдөг вэ? Тэ? Тэгэхээр хүн хөлөө ямар нэгэн одоо хөрснөөс хамгаалах, даарахаас хамгаалах, тэ гэмтгээс хамгаалахын тулд хүн хөлдөө ямар нэгэн байдлаар юм гутал гэж зүйлийг өмсөх хэрэгтэй болох юм тий. Гэтэл гуталтай энэ бол асуудал нь бол хөлөө хамгаалах. Гэтэл асуудлаа шийдвэрлэхэд хэрэгтэй заагаад зүйл нь гутал юм уу? Одоо бидний ярьж ирсэн гутал гэж хэлчихэл дээ ойлаа тий. Ямар нэгэн хамгаалтын зүйл хэрэгтэй. Гутлын эд нэрлэлтэй. Гэтэл хүн болгоны хэрэн дээр хэрэгтэй зүйл дээр нь хүсэл мөрөөдөл нэмэгдчихдэг. Хүсэл нь нэмэгдэж. Хүсэл нь юу гэхээр халуунаас хамгаалах чиггүй байх сандал хэрэгтэй. Устай байх юм бол усны гутал хэрэгтэй болдог ч юм. Өвөл бол цасанд нордгүй байх хэрэгтэй гэдэг. Ингээд хөгжөөд яваад байна. За цаашаа нөгөө мөрөөдөл нэмэгдээд ирэнгүүт фантаз үсээд бид бол улаан өнгөтэй өмсмөр байна. Эсвэл саарл өнгөтэй, эсвэл халтар болдгоо хар өнгөтэй гэл ингээд те. Тэгэхээр өөрөлдөл нөгөө анхны хэрэгцээ бол ерөөсөө хөлөө хамгаалах байсан бол энэ нь цаашаа хөгжиж явсараагаад өөрөлдөл нөгөө нөхцөл байдал өөрчлөгдөөл хэрэгцээ нь өөрчлөгдөөл ирт тийм ээ. Тэр болгонд бизнесийн энэ одоо адтай санаанаас тийм ээ тэр одоо бидний галзуу санаануудаас явсараагаад усны гутал бий болсон байна, цасны гутал бий болсон байна, уулын гутал бий болж ингээд айгүй олон төрлийн магадгүй одоо явандаа тийм ээ доороос одоо явандаа гэж гарцсан байгаа шүү дээ. Хөлний уулнаас халдаг гутал те. Бид нар одоо ингээд наран туул дээр бизнес хийж байгаа хүмүүстээр даардаг бахтаа гэж яриад уланд нь юм батарейтай ингээд ламп тавьчих юм бол илүү яачих юм ингээд яг оюутан багтууд нэг тиймэрхүү төсөл төр хийжсэн байхгүй. Одоо бол тийм гараад ирсэн байна. Тэр цаашлан бол магадгүй энэ гутлаа өмсгөр нисдэг чөлөг болох юм бүү мэд те. Тэгтээ энэ дэр анхааруулж хэлсэн зүйл нь бол одоо Кауфманы анхааруулж хэлсэн зүйл маш сонирхолтой байна. Хүн болгонд юм санаа байгаа шүү дээ. Гэхдээ энийг та бизнес болгохын тулд бизнесийн 5 бүрэл хэсгийг нэг олоод хараач. Энэ бүрэл хэсгийн үйл явцын дагуу өөрийнхөө энэ одоо үн цэний өгөх гээд байгаа саналаа шалгаад чадчихна уу гэдэг нь харж чадах юм бол энэ бол таны бизнес төслийн эхний загвар болох юм. Хоёрт бол та амжилттай бизнес эрхлэхэд хамгийн эхний гараа олно гэж байгаа. Тэгэхээр үн цэн бүтээх. Хоёрдугаарт нь маркетинг буюу тэр нэг санал болгоод байгаа зүйлээ хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй. Анхаарлын түвшинд оруулж ирнэ гэдгийг маркетинг гэж хэлдэг. Тэгээд тэнгууд за ингээд мэдээж ямар нэг хэрэгцээ байсан. Гэхдээ айгүй олон танаас гадна айгүй олон хүмүүс тийм санал гаргаж байгаа шүү дээ. Жишээл олон төрлийн гутал гаргаж जैन тийм ээ. Олон одоо төрлийн материалаар түүнийг хийж байна тийм ээ. Тэгэхээр янз бүрийн хэлбэрийн урт богино ингээд янз бүрийн хэлбэртэй байна гэдэг шиг. Тэгвэл та тэрийг нэг борлуулалт хэсэг рүү яаж оруулах вэ гэхээр 3 дахь хэсэг нь бол борлуулалтын хэсэг байгаа.
тэрийг худалдаа авах чадвартай хэрэглэгчдийг яаж бий болгох. Өөрөөр хэлбэл надаа саналаа одоо борлуулж эхлэх. Танд тийм санаа байна уу? Яаж хийх юм бэ гэдэг тийм. Дөрөвдүгээрт нь бол яаж яана гэхээр таны тэр одоо санал чинь тухайн хэрэглэгчийн нөгөө асуудлыг ямар түвшинд чанарын ямар түвшинд хангасан бэ? Сэтгэл ханамж нь хэр байна гэдгийг судалгааг үн цэнийг хүргэлт гэж хэлж байгаа. Энийг та бас яаж хийх юм бэ гэдэг төлөвлөсөн байх хэрэгтэй байна тийм. За ингээд эцэст нь бол яг гэхээр энэ олон үйл явц чинь танаа бизнест хэр хэмжээний хөрөнгө хөрөмтлүүлж чадах юм бэ буюу мөнгө олж чадах юм бэ гэдэг тооцож буюу санхүү гэж хэлээд байгаа тэрийг тийм. Хэрэг мөнгө олохгүй айгүй гой санаа галзуу гой санаа байдаг. Гэтэ тэрийг худалдаж авах цөөхөн хүн байх юм бол энэ бол бизнес биш юм байна. Тэгээд 5 бүртгэлийн хэсгийг та эхлээд ингээд энэ асуултанд дагуу бүглэж үзээ явах юм бол энийг бид юу гэж хэлдэг вэ гэхээр бизнес төсөл гэж хэлээд байдаг шүү дээ. Гэтэ бизнес төслийг бол бид нар харахтаа эрхэм зарлага, алсын хараа, үндэслэл, шаардлага, зах зээлийн судалгаа гэл ингээд айгүй нөгөө магадгүй нүсэр харагдуулцдаг болохоор хөвчлэн тэр ард нь гарна гэдэг хэцүү юм байна гэдэг нөгөө тархинда кодлт өгчдөг. Тийм болохоор энэ номын давуу тал бол маш энгийнээр тайлбарласан байна. Гэхдээ амьдрал дээр бол бизнесийн хатуу хөл гэж их байдаг шүү гэдгийг сануулсан байна. Өөрөөр хэлбэл одоо галзуу мянган гой санаа байсан ч гэсэн тэр санаа болгон хэзээ ч амьдралд хэрэгждэггүй. Гэхдээ тэр нь зөвхөн одоо дөнгөж шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүс л буруу санааг галзуу санаагаа буруу томьёолдог гэж боддог бол магадгүй том бизнесүүд хүртэл одоо юу яадаг байна. Буруу томьёолох боломжтой байдаг байна. Тэр төвгийг энэ дээр бичсэн байгаа. Жишээлбэл Segway гэдэг нөгөө юу байдаг шүү дээ нөгөө скутер хөлөөрөө тэнцвэржүүлдэг скутерыг анх 2005 онд зохион одоо бүтээгээд тэгээ эндээсээ бол нэг одоо Segway-г бол $5,000 50,000 хэрэглэгч жилийн турш зарна гэж төлөвлөсөн байна. Тэгээ энэ бол өстой асуудалгүй одоо морин тэрэг болоод одоо цөөх тэрэг бол машин орлоод явсан шиг ийм одоо revolution болно, хувьсгал болно гэд айгүй ихтэй байсан. Тэгээд ингээд өчигд бол 5 жилийн дараа харахад бол зөвхөн 25% нь зарсан байсан. Тэг яагаад тэгсэн бэ гэсэн чинь тэр зохион бүтээгч өөртөө л өөрт нь гоё санаа өөрийнх нь ажлыг хөнгөвчж өөрийнх нь асуудлыг хөнгөвчсөн өөрөөр л бүглэрхгүйгээр шууд хүрэх газар хурдан хүрэх боломжтой юм байна гэд. Гэтэл яг хэрэглэгчдэр таад ирсэн чинь дуугаар явах ч юм уу те эсвэл алхаад хүрчих газар л тэрийг ашиглах боломжтой. Түүнээс хол явах гэхээр тэр Segway-ээр явхад бол бас нэг хүний хэрэгцээг хангаж чадахгүй байсан байх нь. Тэгээд одоо 12 онд бол те 7 жилийн дараа яг өөртөө төсөөтэй бизнес хийж байгаа 80 бот худалдаж авсан. Гэхдээ энэ бол яасан бэ гэхээр бизнесийн алдагдлалд орсон байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг те энэ одоо номон дээр бол бичгтээ хэдэн төгрөгийн алдагдлалд орсон бол бичиг байгаа нь бизнесийн нууц гэдэг те. Үүний цаана бол том бизнесүүд ч гэсэн гоё санаа гэд хитрхи бас гоё асуудал тод сонирхолтой гоц одоо онцгой байдлаар одоо хүний хэрэгцээг хангана гэдэг зүйлээ яг энэ бизнесийн 5 бүртлэсгэр шалгаж хийхгүй бол ийм эрсдэлд ордог юм аа. Тэгээ том компаниуд ч эрсдэлд ордог учраас жижиг одоо бизнесүүд бол яадаг вэ гэхээр өөрийнхөө хуримтлуулж олон жил хуримтлуулсан тийм ээ цаг хугацаагаа зарцуулсан хөдөлмөрийнхөө үр шимийг нэг одоо ресторан хийх ч гэдэг юм уу. Тэгээ жижиг бизнес их юм бол ресторан хийх эсвэл ямар нэгэн фитнес байг одоо хийх эсвэл одоо сургалтын төв байгуулах гэдэг ийм бизнесүүд их зохицуулдаг гинэ. Тэгээ тэрээ өөрийнхөө цуглуулсан хөрөнгийг маш богино хугацаанд ямар ч судалгаагүй бизнес сэтгэл хөдлөлөөр ингэ хийдэг. Гэхдээ түүний цаана хамгийн одоо авууштай зүйл нь бол хүний л бас л нэг асуудлыг шийдэх сонирхол бол байдаг, хүсэл байдаг. Гэхдээ бизнес бол тийм биш шүү, хатуу шүү. Тийм учраас тэр санхүүг маш сайн тооцож үзэх буюу эдгээрийг бүгдийг тооцож ээж та эхлээд бизнес эхлээрэй гэдэг зүйлийг бол ингээд ямаараа их ойлгомжтой тайлбарласан байгаа. Тэгэхээр нөгөө Стив Джобс нэг хэлсэн байдаг шүү дээ. Хүн юу хүсэж байгаагаа мэддэгвэ гэд. Тийм болохоор манай энэ бүтээгдэхүүн бол хүмүүст маш сайн хүрнэ гэд. Тэгээ хүмүүс эргэлзэж исэн. Гэтэл зах зээл бол маш сайн хүлээж авсан байдаг те. Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг тэрнтэй адилхан одоо юу гэдэг хүн юу хүсэж байгаагаа өөрөө мэдэхгүй байхад хөндлөнгийн хүн тэр хүний хэрэгцээг яаж мэдэж одоо үнцэнтэй бизнес бүтээх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм л та. Тэр энэ дээр ер нь энэ одоо ном юу гэж хариулсан байт юм бол? Яг зөв сонирхолтой байлаа. Яг л хүмүүс одоо юу хийж байгааг нь яаж мэдэх вэ гэдэг асуулт бол яг энэ утгаар гарч ирсэн байсан. Яг бол иргэд өөрөөс яг юу хийж байгааг мэдэхгүй байхад бид нар иргэд бизнесийнхэнтэй яаж тэр мэдэхгүй байгаа хүслийг нь яаж хангах юм бэ гэхээр энийг форматлсан байна л да. Энэ номын хамгийн чухал зүйл бол тэр бас нэг хэсэгт нь одоо чухал зүйлүүдийн нэг нь бол тэр байсан. Юу гэхээр ер нь бол хүний хэрэгцээг судалдаг одоо онол бол Маслоугийн онол гэдэг тийм ээ.
Гэхдээ Маслогийн онолын хувьд бол ярахаар нөгөө хэрэгцээний шатлан зарах онолын талаар ярьдаг. Хүний физиологийн хэрэгцээг хангаж яж тийм ээ. Дараагийнхаа тэр нөгөө хайрлагдах, хүндлэгдэх тийм ийм хамгаалагдах. Тэгээд өөрийгөө олох гэдэг ийм хэрэгцээг бол ингэж явж байдаг. Гэхдээ заавал шатлагдаж ингэж хангагдаж идэг юм а гэж тайлбарласан байна. Харвардын бизнесийн сургуулийн профессор Лоуренс бол гаргасан хүнийг сонголт болон шийдвэр гаргахтаа хэрэгэлдэг 5 гол хөдөлгөч хүч байдаг гэж үзсэн. Тэр нь бол хүсэл гэдэг юм байна л да. Тэгээ нэгдүгээр хүсэл нь бол юу гэхээр аливаа хүн бол аливаа материалыг болон материалыг бус ямар нэгэн зүйл эд зүйлтэй болох хүсэлтэй юм байна. За материалыг зүйлүүд нь бол мэдээж эд хөрөнгийн асуудал яригдана. Материалыг бус гэдэг хүмүүс яг гэхээр ерөөхдөө нийгмийн байр суурь миний нийгмийн байр суурь ямар байгаа болоо бид нар их санаа зовж байдаг. Цаашлах юм бол эрх мэдэл хүч өөртөө ахыг хүсч байдаг. Ингээд нөлөөллийг бий болохыг хүсч байдаг байна. Энэ нь бол ерөөсөө ямар ч наснаас хамаарахгүй хүний үндсэн хүсэл байдаг гэдгийг олж илрүүлсэн байгаа юм байна. Хоёрдугаарт нь бол хүн бол ер нь харилцаа хамааралтай. Ямар нэгэн харилцаанд байх хүсэлтэй байдаг. Ямар нэгэн хүнээр хайрлуудах, хүнлэгдэх юм хэрэгцээ байдаг тийм. Тэгэхээр энэтэй холбоотой бизнесүүд ингэж бас гарч ирж байдаг тийм. Тухайлбал одоо энэ гоо сайхны гадаад үзмж гоё болох гоо сайхны ч юм уу тийм фитнест явах ч юм уу. Фитнес бол мэдээ дотоодоос гаднаасаа ч гэсэн бас гоё явах хүсэл байдаг шүү дээ. Турхаа болох, эсвэл булчинтай болох гэл тийм. Тэр энэ хүсэл бол айгүй том шийдвэр гаргалтанд нөлөөлт юм байна. Гуравдугаарт нь бол илүү мэдлэг чадвартай болох юм хүсэлтэй тийм. Ер нь суралцах хүсэлтэй гэсэн үг тийм ээ. Тэгээ энэ дээр суралцсан. Дөрөвдүгээрт нь бол яг гэхээр ерөөсө хамгаалах хэрэгтэй хүсэл байт юм байна. Өөрийнхөө хайртай хүмүүсийг болон хүндэлдэг эсвэл эд хөрөнгөө хамгаалах хүсэлтэй гэдэг нь. Тэгээ энэ дөрвөн хүсэл төр хэрвээ та маш сайн ажиллаж чадах юм бол энэ хүслийг нь хангаж чадах юм бол гэсэн үг таны нөгөө үнцэн чинь энэ хүслийг хангаж чадах юм бол та супер бизнес энэ бизнес амжилттай болно гэсэн. Харин Жош Кауфман бол 5 дахь хүслийг бол гаргаж ирсэн байгаа. Нөгөө дөрвөн хүслийг хийгээд мартчихжээ. Энэ бол 5 дахь нь бол юу байсан бэ гэхээр хүн аливаа шин зүйлийг турших хүсэлтэй юм аа. Ямар нэгэн таашаалах тийм ээ зугаацсан гэл ингэж одоо яах хүсэл байт юм бэ. Тэр нь одоо сүүлийн үед их гарч ирж байгаа entertainment салбарууд байна тийм ээ. Ямар хүүхдийн тоглоом, кино үзүүд ингээл тийм. Тэгэхээр энэ бол хүн бол шинэ зүйлийг мэдрэх хүсэл байдаг. Тэр бизнес төр ч гэсэн байгаа. Одоо галзуу санаа гарах гоц бай, инновац гэж бид нар яриад байна шүү дээ. Тэр нь зардлаас гадна тэр хэрэглэхэд хэлбэр болгох ч юм уу тийм. Эсвэл хэрэглээд явж байхад илүү өөрийнх нь нийгмийн байр суурийг нь илүү өндөр болгодог ч юм уу. Тийм учраас бид нар брэндүүд ингэж хөгжиж ирсэн байх нь тийм. Том брэндүүд бол эргээд доктортой хөгжилд суурилсан концепттэй байдаг, стратегтэй байдаг шүү дээ. Тэр доктортой хөгжил гэнгүүт хүний хүсэл одоо саний 5 хүсэл чинь эргээд аваад үзэх юм бол энэ одоо амьдарч байгаа нийгмээ, амьдарч байгаа байгаль орчноо сайхан болох хүсэлтэй тийм. Дал тухамсартай. Тэгэхээр бид нар доктортой хөгжлийн асуудлыг ингэ ярьж ингээд тэгээ ингээд багцлаад ингэ ярьсан чинь хэрвээ та амжилттай бизнес эрхлэмээр байгаа бол ямар ч амжилттай бизнес эрхлэгчнөр бол хүмүүст юу өгдөг вэ гэхээр мөнгө, эрх мэдэл, нийгмийн байр суурь, тэнгуүтэй суралцах боломжийг гэдэг мэдлэгийг олгож идэг гэж байна. Мэдлэг олгож идэг. Цаашлах юм бол тэр таашаал өгч идэг. Энэ 5 хүслийг л өгж байгаа энэ нийлбэр, энэ одоо 5 зүйлийн нийлбэрийг өгч чадж байгаа үнц нь бол амжилттай бизнес юм аа. Өөрөөр энэ үнцэнд хүн ямар ч төлбөр төлөхөд бэлэн байдаг. Номон дээр бас бичсэн байсан тийм хамгийн амжилттай яваа бизнес гэдэг бол одоо маш олон хэлбэрээр үн цэнийг санал болгож байгаа тийм бизнесээ гэж хэлсэн байсан. Тэгээд энэ номон дээр бас байсан одоо үн цэний 12 хэлбэр гэдэг тийм. Тэр яг нөгөө үн цэн гээл тэр нэг тийм ерөнхий ойлгодог одоо дахиад автаад хэлэхэд тэнгууд энэ номон дээр үн цэн гэдэг чинь бас юм хэлбэр дүрстэй юм шүү. Ингэж одоо системчилж ойлгож болно шүү гэдгийг аюу тийм энгийн тэг аюу тийм жишээгээр маш сайн ингээ баяжуулж хөргөж өгсөн их гоё байсан тий. Тэгээ хэсэг болгон дээр яг юм тохирсон ишлүүдтэй ингээ алдартай одоо түүхэн хүмүүсийн ч юм тий алдартай бизнесмений ч юм ишлүүд байсан. За тэгэхээр тэр одоо 12 үн цэний хэлбэрийн талаар хоёулаа нэг ярилцъя тий. Сонгоод ч юм уу. Тэгэхээр үн цэн гэдэг бол хүний амьдралыг ямар нэгэн байдлаар дэвшлүүлэх одоо санал гэж үзэж байгаа бол тэр санал чинь өөрөө одоо ямар нэгэн байдлаар үр ашигтай байх хэрэгтэй, бизнес ашигтай байх хэрэгтэй гэдэг юм байна. Гэхдээ хэдийгээр бид нар бизнесийг нөгөө мөнгөний төлөө биш хий гэж хэлж байгаа ч гэсэн эргээд хэрвээ тэр үн цэн чинь мөнгө олох хэмжээнд байхын тулд бизнес мөнгөний төлөө явж байгаа юм шаардаж байгаа байхгүй. Гэхдээ хэрвээ нэг номер та үн цэний бүтээх тал дээр аваад үзчих юм бол хүссэн үсээгүй тэр
төлбөрчин аяндаа орогдоод ирнэ, хөнгөн хуримтлал бий болно гэдэг санааг өгöd тэгвэл яаж нэгийг хүргэх юм. Гэхдээ мэдээж бүх зүйл бол ямар нэгэн байдлаар одоо амьдралдаа тулаад ирэхээр шүү дээ тий. Одоо ялангуяа жижиг бизнесийн амьдралдаа тулаад ирэхээр зардал дээрээс хамаарал бид нар хичнээн гоё гаргахыг гэсэн хүслээ одоо саналаа өгч чаддаггүй шүү дээ хүмүүст тий. Яагаад гэвэл худалдаа авч чадахгүй байх гэдэг нэг юм болгоомжлол байдаг тий. Тэгвэл энэ одоо нам дээр бол энэ хэлбэрүүд одоо үн цэний хэлбэрүүд ганцхан бүтээгдэхүүн үйлчилгээ биш юм байна шүү тийм ээ. Одоо бид нар бол ярихдаа бүтээгдэхүүн үйлчилгээл гаргах гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл энийг цааш нь задлаад 12 үн цэний хэлбэрээр та хүргэж болно гэж хэлээд байгаа юм л да. Тухайлбал бүтээгдэхүүн үйлчилгээ гэж байгаа бол энэ бүтээгдэхүүн бодит зүйлийг гаргаад ирж байгаа. Үйлчилгээ гэдэг бол та тэр одоо нөгөө асуудлаа шийдвэрлэх тэр саналыг нь өөрийнхөө үзүүлж байгаа үйлчлэгээр гаргаж ирж байгаа янз бүрийн төрлийн одоо бүтэлийн үйлчлэгээ тийм ээ зөвлөх үйлчлэгээ гэж маш олон үйлчлэгүүд байж болно. Одоо машины одоо нөгөө засварын үйлчлэгээ ч гэдэг юм уу тийм. Ингээд үйлчлэгээ гэдэг дээр ойлгодог. Гэтэл тэр үйлчлэгийг буцаагаад авахд нөгөө ямар хэлбэрээр авч болох юм бэ гэхээр магадгүй түрээс хэлбэрээр авч болно. Шууд төлбөрт одоо төлбөртэй холбоод ярихаар түрээс хэлбэрээр авч болно. Зээлийн хэлбэрээр авч болно тийм ээ. Тэгэхээр энэ бол үн цэний хэлбэрүүдийн нэг нь болчих жоохгүй нөө чиний сайн хэлсэн 12 хэлбэр чинь. Үн цэний бид нар зээл гэдэг бол бас нэг үн цэн юм аа. Өөрөөр хэлбэл нөгөө үн цэнийг худалдаж авах үн цэн баг. Дундын үн цэн үүсч байгаа зү тийм ээ. Өөрөөр хэлбэл би өөртөө хэрэгтэй гутлаа авахын тулд би зээлээр авах боломж нь надад байгаа бол зэрэг зээлийн үйлчлэгээ үзүүлж байгаа компанийн хувьд зээл гэдэг нь бүтээгдэхүүн байхгүй тийм ээ. Тэнгүүд энэ бол үн цэн. Гэхдээ үн цэн гэж үзнэ тийм. Магадгүй дундын нөөц үүсгээд одоо фитнес ч юм уу тий дундаас ашиглаж болох арай зардал багтаар ашиглаж болох боломжийг хүргэж байгаа бол энийг бол яах нь гэхээр бас нэг үн цэн гэж үздэг байна. Цаашлах юм бол гишүүнжлийн татвар гэж хэлж байгаа. Урьдчилан төлбөр төлөөд гишүүнжлийн татвар тушаагаад би тэр үн цэнийг бас хүргэж болох юм тий. Гэхдээ энийгээ бид нар үн цэний хэлбэр гэж бүр тусдан нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээс шууд борлуулалтын бүтээгдэхүүн үйлчлэгээс өөр үйлчлэгээ болгоод тэрийгээ бас үн цэний хэлбэр болгоод авч үзээд байгаа байхгүй. Тэнгүүд жишээлбэл тэр гишүүнжлийн татвар дээр бол нөгөө одоо энэ нөгөө капиталын телевизүүд байдаг шүү дээ. Innovation ч юм уу те Skytel гэж явдаг те тэд нар чинь урьдчилан бид нар гишүүнжлийн татвар төлснөөрөө арай хямдхан илүү олон хүрээний одоо өөрхийн хэрэгцээг хангах боломжтой бол кино үзэх одоо entertainment одоо янз бүрийн шоу үзэх ч юм уу эсвэл бүр түүх судалгач гэл те маш олон шинжлэх ухааны нийлтүүдийг харах гэл одоо innovation дэр бол байдаг шүү дээ. Тэднийг бид нар авах боломжийн дундын нөөцөөр олгож болно. Бүр цаашлах юм бол бүр ингээд даатгал хэлгэж бас энэ үнцний хэлбэр гэнэ л да. Тэр энэ юу гэхээр нөгөө худалдан авагч нь борлуулагчид эрсдлийг өрүүлж байгаа хэлбэр шүү дээ. Хэрвээ тэгтээ тэрний хөдөлгөөн би мөнгө төлж байгаа байхгүй даатгал төлөөд те урьдчилаад хэрвээ ямар нэг эрсдэл гарахгүй бол тэр даатгалыг үйлчлэгээ үзүүлж байгаа тэр үнцнийг бий болгож байгаа компани бол тэр одоо төлбөрийг авна. Хэрвээ эрсдэл гарах юм бол тэр нь хуримтлаас өмнөх даатгалаараа тухайн хүний одоо асуудлыг шийднэ гэдэг тийм. Энэ дээр 12 хэлбэрийн хүрээнд бол бүр хамгийн эцэст нь бол хөрөнгө оруулалт хийх байдлаар ч гэсэн гэж бас үн цэний хэлбэрийг бий болгож болтгоо. За одоо гэж байгаа юм тийм. Тэг энэ бол одоо яг манай өнөөгийн бизнесийн одоо new normal-ийн хувьд бол аюул чухал байгаа. Дэлхийн нийтээрээ бид энэ тухай яригдж байна тийм. Ер нь бол минимал байх хэрэгтэй. Дутагтай хөгжил чиглэх хэрэгтэй гэдэг ингээ ярихаар ер нь хэрэгцээ бол тодорхой хэмжээнд хязгаарлагдах хэрэгтэй гэдэг асуудал яригдж байгаа. Нөөц хомс учраас тийм. Хэрэгцээ хязгааргүй нөөц хомс. Гэхдээ бид нар ямар боломжоор энийг яах вэ гэхээр хүн болгон тустай бизнес эрхлэхэд оролцох хэрэггүй тийм ээ. Энэ бол боломжгүй. Харин хамтаараа нэг collaborative leadership гэдэг асуудал нь ч бас яригдж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ номон дээр бас яг тэр хэсгээр түүнийг бас гаргаж өгсөн байлээ. Өөрөөр хэлбэл хэрвээ танд хичнээн гоё бизнесийн гоё санаа байсан ч гэсэн тийм та тэр одоо үнэхээр бизнесийн 5 бүрдэл хэсгийг өөрөө төсөөлөөд төлөвлөөд яг түүний дагуу явж чадахгүй энэ 12 үн цэний хэлбэрийн хүрээнд одоо магадгүй 12 зүйлүүд 12 үн цэнийг 12-ын нэг дор байдлаар хангана гэдэг бол хэцүү. Гэхдээ болж үл тэр модулын чанарыг хадгалаарай. Түүн дотроо бас хөрөнгө оруулалтын дээрээ хүртэл тийм ээ өөр хүмүүстэй хамтраад өөрийнхөө эрсдлийг бууруулах бүтээгдэхүүнийхээ чанарыг өсгөх нөгөө нэг одоо бизнесийн том одоо системийг бол амжилттай авч явах буюу анхны ярьж ирсэн нөгөө таны бодсон таны судалсан үн цэн чинь эцсийн хэрэглэгчтэй яг тэр сэтгэл ханамжийн одоо 10-аас 10 ах юм уу 100-аас 100 ах үнэлгээтэйгээр очих энэ системийг бүрдүүлэхдээ та энэ үн цэн гэдэг хэлбэрүүдийг бол асар сайн
одоо тооцоолж үзэх хэрэгтэй юм байна. Магадгүй одоо бизнесээ хийж байгаа амжилттай явж байгаа бизнесийн хувьд ч гэсэн энийг бас бодож үзмээр л санагдчихлээ л дээ. Одоо бид нар өөрсдөө ингээд уншихаар одоо ингээд номоо ингээд уншихаар чи нэг удаа уншихад энэ ч нөө бизнесийн философи байгаа байхгүй үндсэндээ. Философиг хүн ойлгоход бас хэцүү дээ шүү дээ. Энгийн юм шиг боловч айгу цаанаа айгу утга учиртай уялдаа хомоол шалтгаан үр дагаврыг нь айгу сайн ойлгох хэрэгтэй болдог. Яг тэр талаас нь айгу ойлгуулсан болохоор 1 2 уншаад магадгүй тэмдэглээ хийгээд явхад ер нь бол ялангуяа одоо бизнесээ шинээр эхэлж байгаа залуучуудад төдийгүй яг жижиг дунд бизнес ихэнх том корпорацуудын охин компани менежерүүд дунд ташаатны болон одоо сэд төвчнэр захирлууд ч гэсэн одоо өөрийнхөө одоо ширээн ном болгоод ашиглах юм бол яг одоо өнөөдөр хамгийн сайн төлөвлөсөн байгаа стратеги илүү хурдтай сайжруулах боломж гарах юм байна гэж байна. Тэгээ уншигчийн хувьд одоо энэ үн цэн гэдэг энэ хэсгийг уншиж хахад ер нь бусдад тусалж байгаа. Тэгээ бусдын асуудлыг шийдэж байгаа. Тим бизнесээ тэрийг үн цэнтэй гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр юуны одоо юу гэдэг тухайн одоо бизнес эрхлэгч тухайн хувь хүний одоо өөрийн нэг хувийн үн цэн гэж байгаа шүү дээ. Тэрнтэй ер нь энэ бизнесийн үн цэн одоо яаж хамааралтай байж болох вэ? Тэр тал дээр одоо энэ бизнесээ л үн цэнтэй болгоно гэж яваад идэг тийм. Нөгөө хүний хувийн үн цэн юу болж байна? Тэр холбоо хамаарал нь ямар байж болох вэ? Сонирхолтой яг зөв. Өөрөө хувь хүний хувьд тийм ээ өөрийгөө олоогүй буюу өөрийн үнэт зүйл яг юу юм бэ? Миний эрхэм чанар, эрхэмлдэг зарчим юу юм бэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол альваа зүйл тийм ээ. Нөгөө ажил амьдралын 10 зарчим гэдэг байдаг шиг тийм ээ. Би яг альваа зүйлийг хийхдээ ямар зарчмуудыг баримталдаг юм бэ гэдэг чинь үнэт зүйл нөхгүй үнэ тийм. Тэгэхээр тэр үнэт зүйлээсээ хазаасан бизнес хийж байгаа хүмүүс бол асар их харагддаг шүү дээ тийм ээ. Тийм зөвхөн одоо ингээл ашиг олъё гэдэг ч юм уу. Тэнд нэг орон зай байна. Тэгэхээр тийшээ нэг жоохон нэг юм хийчихвэл бас нэг хөрхөн амжилттай ажиллах юм байна гэдэг ч юм уу тийм. Тийм тэгэхээр яг энэ дээр ингээд ийм хоёр ойлголт ингээд салангад ойлголт байх гэж бодож байна. Тийм нэгдүгээрт бол ер нь бол мэдээж хүн өөрийгөө өөрийнхөө дуртай зүйлийг хийн гэдэг бол амжилттай болно. Бүр мөржил сонгуультаас ахвалаад бид нэг ярьж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж амьдрал дээр тэр дуртай зүйлээ хийх боломж нь тэр олон хүнд олдохгүй шүү дээ. Тэгвэл дуртай зүйлээ хийх тэр процесс бол бүх бизнест байна. Хүн өөр саяны 5 бүрд хэсэгт чинь хүн болгон тэр 5 бүрдлийн аль нэг хэсэг нь болоод ажиллаж байгаа шүү дээ хүн тийм ээ. Тэгэхээр хэрвээ та бүхлээр нь тухайн бизнесийн үн цэнийг тийм ээ өгөх гэж байгаа үн цэн таны өөрийн чинь үнэт зүйлээс хол ч юм уу тийм. Жишээлбэл бас зарим хүмүүс ярьдаг л та одоо жишээл харих тамхины одоо үйлдвэр дээр ч юм уу тийм ярьдаг. Энд чинь хүмүүст эрүүл мэндэд хортой гэж байгаа ч гэсэн яг тэр үйлдвэр чинь бол хэрэгцээтэй байгаа учраас үйлдвэрлэгдэж байна тийм ээ. Хүмүүст илүү их нөгөө одоо өөрийгөө чөлөөлөх ч юм уу их чөлөө олгоод эсвэл илүү их баяр аз жаргал авчирдаг тийм тэр одоо гормонуудын ялгаруулдаг ч юм уу тийм. Янз бүрийн ингээд эрг сүрэг одоо хүчин зүйлүүд ямар ч бизнес ингээд байдаг. Гэтэл тэрэнд дуртай дургу гэдгээр хамаарат би ер нь бол хүн хүний хувьд ийм үнэт зүйлтэй хөө би ийм газар ажиллахгүй гэж нэг хэлж болно. Нөгөө талаасаа бол энэ чинь ямар сонирхол алгаа би бол аягүй чөлөөтэй ажилламаар байдаг одоо тийм өөрийнхөө ажлын цагийг флексибл ингээд уян хатан зохицуулмаар байдаг. Тэгэл заавал 8 цагаар ингээд ажиллах гадах юм. Гэт ийм одоо өөрийн зарчимтай хүн нөгөө одоо компани одоо тавьж байгаа шаардлагат нийцэхгүй бол хийж болохгүй гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр зохицуулт хийх боломжийг бол өөрөлд энэ үнэт зүйл тухайн бизнесийн үн цэн бол салшгүй холбоотой байна. Гэхдээ хүн болгонд тэр бизнесийн харин систем дотор хаанч ямар нэгэн газар байрших чадвар, сонирхол тийм ээ агаас бол байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр шууд салгаж ойлгож болохгүй. Өөрөлд эсвэл та бүхлээрээ бизнесээ өөрөө тэрийгээрээ авч явж болно. Эсвэл тэр бизнесийн нэг хэсэг нь байж болох юм шүү дээ, гэж хариулж болох юм. Тэгээд бас уншигчийн хувьд намайг уншиж хахад ер нь ингээ үн цэн гэхээр эхэндээ бол за үн цэн бүтээх нь хэрэг юу ийдсэн болоо гэж бодож ирсэн. Тэгээд сүүлд нь ингээд уншаад явж хахад үн цэнийг тодорхойлохын тулд ерөөсөн судалгаа маш сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг тий. Ялангуяа энэ номон дээр тэгээд яг ямар дарааллаар юун дээр анхаарч юу одоо нэг асуулга бүглэн гэдэг шиг тий. Юун дээр анхаарч ингээ ямар асуултуудад хариулж явбал за миний хийгээд байгаа юм чи одоо хэр зэрэг үн цэнтэй вэ гэдгийг тодорхойлж болох юм байна гэж харсан л та. Тийм за тэгээд ер нь яг хамгийн одоо энэ номон дээр бол хамгийн амжилттай бизнесийг ямар бизнес гэж тодорхойлж байгаа вэ? Тэр үн цэнтэй бас холбогдтол
болчихж байгаа юм л да тийм. Тэгээ ер нь бол нөгөө эхний асуултанд хариулахад бол номыг одоо уншиж байхад өөрийнх нь тэгэхээр эхний уншилтаар бол ерөнхийдөө бол ингээд бодлоо орж ирдэг. Тэгээ яг нэр амьдралд ийм тохиолддог шүү тий. Нэрэл төр сегвэ ч гэдэм юм эсвэл кино театруудын ингээл одоо юу вэ тий санал байна гэж нэрээ сонголт хийх боломж байдаг шүү. Яг л нэрээ үнцэн гэдэг чинь аягүй чухал шүү. Гэхдээ бид нар яг л тийм хүсэл төр нийгмийн байр суурь аягүй чухал шүү тий. Яг тэгэл нийгмийн байр суурь чухал учраас зүгээр дэлгүүрүүд явах байлаа супермаркетууд одоо ингээл илүү болоод тийм мерчендайзинг гэл нөгөө өрөлт мөрлөж аягүй чухал болоод яг тэгвэл би нөгөө нийгмийн байр сууриа өөрөө тэр би өөрийнхөө үйлдэлээр худалдаа авалтаа дээр илэрхийлээд байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо өмнө нь бид нар энэ дэр аягүй энгийнээр ярихад бид нар зах дээрээс юм авахт нэг анзаардаггүй байсан бол санал олгоод гой дэлгүүрүүд ингээ гараад ирээд тэгээ супермаркет байна тэгээ department store гэж ярьж байна эсвэл бутик ч юм уу бутикнууд чинь бүр үнэтэй тэгсээр нэ очихоор илүү их нөгөө хүн сонирхолт гоё байдаг гэдэг нь бол таашаалтай байдаг шалтгаан нь юу гэхээр үнэтэй ч гэсэн гоё байдаг шалтгаан нь юу гэхээр ерөөсөө тэр нийгмийн байр суурийнхаа хэрэгцээг хангаж байгаа байхгүй хүслээ. Би ийм гоё орчинд байж чадчихэв. Би үнэхээр бас гоё биш шүү те. Эсвэл өнөөдөр яг ийм төвшөнд би одоо өөрийгөө хүргэж чадчихъя гэдэг ийм яг тэр тухайн болгондоо ингээд дүгнэлт хийгээд байхгүй ч гэсэн автоматар энэ хүсэл нь хангаж байгаа гэдгийг мэдэрдэг юм байна л да. Яг түүнтэй ажиллах энэ дээр энэ номыг та хэд маань хүмүүс маань уншихтаа бол яг гэхээр эхлээд бол ойлгоно тий. Дараа нь бол дүн шинжилгээ хийж үзэн, анализ хийж үзэн тий. Өөртөө болон бизнес дээрээ тий. Ингээ дахиад нэг 3 удаа уншихад бол яг бидний хаана бид нар ямар сайжруулалт хийх юм бэ гэдэг ийм одоо юу мэрэгэн санааг бол өөрөө та гаргаж чадах байхгүй. Тэр хин нэгний зөвлөгч юм уу хин нэг юм биш тийм ээ. Тэгэхээр одоо компани одоо үүсгэн байгуулагч эзэнч бай, тий захиралч бай, тий эсвэл одоо менежерч бай, ажилтнч бүгдөө яг нэг ижил төвшний ойлголттой, ижил төвшний хараатай байх айгуу чухал гэдэг шүү дээ бизнес дээр. Тэгэхээр энэ дээр бүгдөө уншаад ингээд тэрнийг тэмдэглээ хийгээд тий ингээд явбал бол айгуу үр дүнгээ болоод маш богино хугацаанд өгөх юм байлээ. Яагаад вэ гэвэл яриад олон дахин дурдлаа шүү дээ ингээд ишлүүдийг гаргацсан байгаа шүү тий. Тухайлбал одоо ингээд тариа болон одоо сүрэл гэдэг одоо юун дээр яагаад энэ ном унших хэрэгтэй вэ гэдэг хэсэг дээр тий яагаад хэрэгтэй юм бэ гэхээр ямар нэгэн томжиргүй зүйлийг сурлагатаа одоо өөрөө судлаад байх юм бол амжилт гаргаж ирд юм аа тийм ээ. Тэгэхээр ямар тариаг тарина ямар үр тарин түүнийг хураана гэдэг ярьдаг ч тийм тийм Монгол удаас зүйлийг өөр хэлбэрээр оруулж ирэх жишээтэй тийм ээ. Харин тухайлбал тэд хүн бүхний мэдэх зүйлийг дахин шүтэх гэж биш харин мэдлийг сорих гэж бодоод хүмүүс бол аливаа зүйл дээр бол яадаг юм аа оролцдог юм аа тийм. Өөрөлдөл нөгөө суралцах хэрэгцээ байна гэдсэн шүү дээ хүсэл байна гэд. Гэмчлэнгээр за энэ дээр бол айгүй олон төрлийн болол юм юу одоо юунд ороод ирсэн байгаа ишлүүд тийм. Тэгээд нэг сэдвээ хүрээд 11 сэдвтэй байгаа. Үнцэн бүтээх гэдэг сэдвээ хүрээнд бол ингээд нэг 43 юм абзац буюу гарч ирж байгаа. Анхаарах зүйл гэсэн. Энэ одоо 42 3 зүйлийг та ямар нэгэн байдлаар өөрийнхөө бизнестэй төдрөлгүйгээр манайд бол ийм байдгаа гэж хариулж чадчихна төвшөндөө өрөх юм бол энэ бол супер болно. Яг тэгээ одоо эсвэл ямар одоо бизнес хамгийн амжилттай вэ гэхээр энэ үн цэнийг тийм ээ одоо төлбөр болгож чадсан буюу түрүү дурдсан байгаа. Төлбөр төлөхөд бэлэн байгаа тэр хангалттай хэрэгцээг хангах саналыг та гаргаж ирж байвал тийм ээ энэ бол хамгийн амжилттай. Гэхдээ энэ цаана юу ах вэ гэхээр нөгөө мөнгө, эрх мэдэл, одоо нөгөө нийгмийн байр суурь, нөгөө талаасаа мэдлэг, таашаал энэ 5 хүслийг та хангаж чадах юм бол тэр 12 хэлбэрүүдээс та альжийн сонгоод алين ч олон байдлаар нь хосломол байдлаар тийм ээ сонгоод аваад хэрэглэгчтэй хүрэх боломжтой. Ингэх юм бол та энэ бизнес зүгээр ямар ч байсан амжилттай л гэж харах юм байна гэдэг ийм одоо философиг үнэндээс ойлгож авч байгаа. Тэгэхээр бид нар одоо менежментийн салбарт одоо би 20 жил ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр бид нар арай жоохон өөр өнцгөөс нь ярьдаг байсан л та тийм ээ. Ерөөлөл зорилготой хүрэх бүсэх хэсэг бүлэг хүмүүсийг яаж бид тэр зорилгот нь хамгийн үр дүнтэйгээр хүрэх вэ? Тэр байгаа хязгаарлагдмал нөөцийг маш одоо өөр ашигтайгаар зохион байгуулад үр дүндээ хүрэх вэ гэж тэгэнгүүт нөгөө алсын хараа архим зорилго ингээл явдаг стратеги ингээл бизнес модель гэл ингээл тэгэл хүний нөөцөө хэрхэн яах вэ? Энэ болгон зүйл бол яг энэ дээр програм магадгүй зур ганцхан үнцэн бүтээх гэдэг энэ хэсгийг уншихад та бизнесийн бүхэл бүтэн том зургийг бол өөрөө хараад байх боломжтой юм байлээ. Энэ
гоё аялал буюу таныг ахаад бизнесээ дараагийн шатанд гаргах сонирхолтой инновацлог ийм санаануудаар бол таныг бол ямар ч гэсэн дүүргэж өгнө. Таны зүрхийг жоохон ингээд огшоож өгнө гэх юм уу те. Тэнгүүтээ танд одоо ямар нэгэн гоё адреналин ялгаруулж чадна. Та хэрэг үнэхээр бизнес эрхлэгч мөн бол тийм ээ. Өөрөлдөл та бизнес эрхлэгчдэг бол ингээд эсрэгээр нь харахаар хүний амьдралыг ямар нэгэн байдлаар гоё болох, сонирхолтой болох хүсэл дүүрэн хүмүүс байгаа гэдэг ер нь бол тийм ээ. Тэгэхээр яг та тэр дүрдэл маш сайн урьж тоглож чадах юм бол одоо хамгийн сайн дүр нь бол энэ юм байна. Энэ дүр бол танд амжилтыг авчирч өгнө гэж хэлмээр байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч подкастт маань оролцсон танд маш их баярлалаа. Бидний дараагийн ярилцах сэдв маань маркетинг байх болно. Тэгэхээр бидэнтэй хамт байсан баярлалаа.